өнөөдөр энэ дээд эрүүл мэндийн энэ үзэл онолын талаар ер нь монголчуудад бас суур ойлголт өгөх тийм нэвтрүүлэг ер нь бэлдэж байгаа юм л да. Тэгээд бас отод жод гэдэг энэ нэг танилцуулах зорилготой л юм яаж байгаа. Тэгээд та одоо энэ дээд эрүүл мэнд гэдэг энэ ойлголтын талаар мөн отод жод эмнэлгийн үндэс суурь үзэл санааны талаар нэг танилцуулж өгөөч. Энэ 2002 онд одоо нэмлийн захирал Баатар би Александр гэж одоо мой дэмжиж байдаг нэмлийг байгуулсан. Ягаад ийм нэмлийг байгуулах болсон гэхээр тэр үед манай ойд багш тал төгсөд тэгээд хэдэн сар болж исэн Баатар алга хоёр нэг ороо манай дэрлээ. Нэг багш хэдэн шав надад сайхлахгүй өгшин цай зөвлөдөд ингэж яасан чинь бэнт нөгөөдөр чинь цүнхээ удлангууд нэг том хадаг гаргаж барил надад барил шай орох юм болоо юм шүү дээ. Тэгээд би хэллээ та нар одоо яаж тоглоом гэж юм хайшин. Хоёрш одоо бидэнд агш танд орохоос гаргах шалаар орё. Та бидний авч хайрлаач. Бидэнд юм хэлж өгөх хэрэгтэй байна, багш хэрэгтэй байна. Ийм чам телевизээр над бараг байхгүй шүү дээ. Чи багшийг 12 жил дагсан Баатар. Би бол 4-5 хаан жисүүгийн үед багштай танилцаад шавар орсон нэг. Хоёрдугаар багшаас авах эрдмийг чи надаас хамаагүй явсан. Тэгэхээр шаваасаа дор багш байх гэж хашаа харсан мэт. Аав надад битээ дамжуулаад. Я суугаад байдаг Баатар ингээс хөрөө суудсан. Тэгсэн тэгж яах юм. Хараач нар шингэх гэж байна би хадаг барьж. Тэгээ хадгийн авахтай ажилласан юм. За яг чи та хоёр намайг үндэх шалтгаан би ойлгож байна. Та хоёрыг бодвол би 40 хэдэн жил өөр дөөрөө хүн хөөцөх хийсэн юм. Би 44 жил эмчилж явж байсан үе. Нэгдүгээр, хоёрдугаарт багшийн хамгийн өвгөн шавь нь бас би. Тэр хоёрын хүндэтгэ баг. Энэ багшийн ард талын 3 шав ингэж нэгдэх юм бол багшийн бодол санааг надад ярьж байсныг ажил хэрэг болгох ёстой гэж би бодож байгаа шүү. Сайхан муухай загнах юм гарах л байх. Тэр үед л багш шавийнхаа ёсыг алдаа. Тэгээд хадгийг авсан. Тэгээд тэрний дараагаар Баатарт би багшийн ёсоор юм тулгасан. Чи нэг минь тэр юм чи яваад байж болохгүй шүү. Чи ангаахын мэдлэг эзэмших хэрэгтэй. Орчин үеийн ангаах ухааны онол дадлагыг ямар нэг хэмжээгээр олох хэрэгтэй. Чи ангаах ухааны коллежд ор. Тэгсэн нөгөө Баатар чинь шалж байгаа юм шүү дээ. Гэхдээ би чинь одоо 36-7-тай болсон намайг энэ сургуульч авахгүй шүү. Нэр үнэн 35-аас дээшнээс их сургууль авдаггүй шүү. Болон тийм боловсрол. Тэгээд тэрийг ярьж байж боловсролын яамаар ярьж байж нэмхүү захиралтай ярьж байгаа захирал нь зөвшөөрсөн. Тэгээд хүлээж авсан. Тэгээд ангаахын коллежийг төгссөн юм байна. Төгсөө гараад ирсэн хань багш над юу ярьж байсан гэхдээ багш нэг ийм над 2-3 удаа ярьсан юм. Сэрэндорчо чи бол хэмч боломжит хийсэн. Янз бүрийн багш мөршүүд дээр ажиллаж хийсэн. Би чамайг нэг өөрийнхөө мэргэжилийг хандсан гэж боддог юм аа. Тийм учраас чи нэг хандж болохгүй шүү дээ чи зөв юм байна. Бидний энэ хийж байгаа юм чиг чугаар бол чи ягаач огтолоогүй дутуу байгаа шүү үүсэх хэвээр. Гэж нэг удаа хэлжсэн. Дараагаар нэг ийм ярьж байгаа би тэр энэ дорны гоо хаан гаханы гоо хааны тухай тарны гоо хаан тэр багштай ярьж байгаа. Тэгсэн багш нэг ийм хэлсэн. Тарин гүрэм тэр хүн идэгдэж шүү. Одоо та нар бол идэхгүй л гэж бодож байгаа. Дан гүрмээр идэх нь дан таринаарчдаг. Чи нэг зүйлийг ажигладаг байна. Мааны өмшдөг эмгэг дандаа урт насалтай шүү дээ гэж. Тэрийг би мэддэг юм аа. Үнэхээр мааны өмшдөг эмгэд бол 70-80-аас доош настай юм гэж байхгүй. Зүгээр гэр орныхон доо тэгээд ах арчиндаа уулдаг гомддог тийм хүмүүсүүд бол эртэл яваад байт. Гэтэл хэн мааны өмшдөг тэр өвгөд эмгэд 10-20 жилийн урт настай. Энэ бол зүгээр амьдралд харагддаг зүйл яахгүй. Гэх мэт чи ингээд намайг энэ
Дорны гүн ухаан, анагаах ухааны түүх гүн ухаанлууд хүлээд байсан юм билээ багш. Тэгээд энэ бүхнийг сонсоод сүүлдээ би өөрийнхөө анагаах ухааныг дутуу байна гэж ойлгосон. Үнэхээр дутуу. Юунд дутуу вэ гэхээр хэлхий байдгүй. Нэг тийм бодол яваад байдаг. Тэгээд ерөөсөө хүний бүтэц үйлдэлийн тухай өөрийн хувийн одоо ажил судалгаа хийгээд хүн гэдэг чинь 8 юмнаас үлддэг. 8 юмнаас. Өнөөдрийн анагаах ухаан бараг л цорын ганцхан дүрсэн уу биеийг дэмжиж байгаа. Тэгэхээр дутуу байна. 7-ыг нэмжлэхгүй шүү дээ. Ийм учраас хүний бүтэц бүрэлдэхүүний 8 зүйлийг 8 улангийн нэмжлэгдэг. 8 улангийн нэмжлэгэнд хэрэгэлдэг. Урьдчилан сэргийлэх урт наслах эрүүл байхад 8 улангийн хэрэгэлдэг. Ийм эрүүл мэндийг дээд эрүүл мэнд гэж нэрлэж байгаа. Тэгээ ямар 8 юм байна гэдэг энийг хэлэхгүй бол бас хүнд бүдэг санаг сонсох байх л да. Нэгдүгээрт бие байна. Бие хэрвэл бол гоо сайхан байна. Хоёрдугаарт ухаан байна. Ухаан саруул байж цэцэн мэрэгэн байдаг. Цэцэн мэрэгэн гэдэг ерөөсөө үннийг үнээр нэлхийг хэлж байгаа. Яс янз бүрийн зүйл цэцэн хүмүүсийн иний төргсөн эсвэл баярлал дэврээсэн эсвэл гомдоосон зүрхийн донслогсон тэр одоо яд удлаг энэ тэр бол цэцэн мэрэгэн биш. Тухайн шоуун дээр тухайн цуглаан дээр хэрэгтэй болохоос яг үнэн үгийг үнэн байдлаар нь хэлж байгаа бол цэцэн мэрэг. 3 дугаарт нь сэтгэл ариун өршөөнгүй ууж. Хүнд ухаан байдаг сэтгэл байдаг. Тэгэхээр сэтгэл нь ариун байж хүн эрүүл байдаг. Сэтгэлийн ариунгүй юугаар хэмжиж болох уу, юугаар онцлох уу гэдэг ерөөсөө аливаа юмыг өршөөж уучлах чадчихвал тэр ариун сэтгэлтэй хүн. Ийм ариун сэтгэлийн аяс хэнд байдаг гэхдээ ижийн нартан байдаг. Өөрийнхөө хүүг ямар ч гэмзэм хийсэн ижийг хичнээн гомдож алгадсан ч загинж зандарсан ч ямагт уучлалдаг. Миний хүү ингэхгүй уучлалтай. Яагаад осолдч юм миний хүү? Дахиад ийм юм гаргахгүй гэж ижийн хүүдээ уйлж хойдог. Эсвэл уйл загиндаг. Тэр нь өршөөлийн уучлал. Уучлалын өршөөлийн хуйлт байдаг. Тэгэхээр сэтгэлийн өгөөмөр ариун гэдэг ганцхан нэг хэмжигдэнэ. Хэн нэг юмыг ямар нэг юмыг өршөөж чадахгүй бол сэтгэл өвчтэй л гэсэн үг. Дөрөвдүгээрт нь амин орон гэж хүний гадаад орон зай байгаа юм. Өнөөдөр энэс нь тогтооцсон барууныхан бол төрөл бүрийн аппарат хийгээл ментал, спирал, астрал, бүддхийн атомын интеграл бие гэх нэг олон бие олон давхар төрлөختөө хүн шиг бичиж байгаа шүү дээ. Энэ чинь хүний гадна талын гэрэлт орныг тэр багаж төхөөрөмжөндөө баригдах байдлаар нь тус нэлээд бичээд байгаа. Энийг буруу гэж байгаа юм шиг зөвлөд. Тэр хэдэн янзын 10 давхарч байж болно. Ямар ч байсан ингэж нэрлэлцсэн. Тэгэхээр хүний нэг гэрэлтээ биеийн цэвэр байвал хүн тунгалаг харагддаг. Харахад нэг сайхан хүн байдаг шүү дээ. Яриад баймаар, дэрэгдэн суугаад баймаар. Ирээд явсан дахиад нэг уулзчмаар энэ тэр тийм. Энэ бол амин орон гэрэлтэнгүй тунгалаг байгаа хүнийг хэлж байгаа. Бас шалахгүй холдоо өвчмарч хүн байдаг. 5 дугаарт нь хийн эргэлт гэж нэг юм хүнд байна. Энэ тухай өнөөдөр янгаах огт мэдэхгүй юу ч бичээгүй. Гэтэл Монголын тэжээх ухаан, тарин бясалгалын ухаан тэр хийн эргэлтийн тухай маш нарийн бичсэн. Хийгээр яаж эргүүлж вэ? Яаж цэвэрших вэ? Яаж ариусгах вэ? Тэрч байтгаа хийг дамжиж яаж гэгээл төрөх вэ гэдэг бичсэн байна. Тэгээ тавд нь энэ тэгш байвал хүн амар амгалан байдаг. Хүн нэг ормоор гармаар босмоор суумаар тэгээд зүгээр найз нэг юм хэлэхдээ өөнтөглөөд хэлэлдэх гэх ингээд байдаг. Нэг ийм тогтворгаар шинтаа болчдөг нь тэр хийн эргэлтэнд тэгш байдлаа алдчих. Тэгэхээр аль хүрдэнд хийн эргэлт алдаж яах гэдгийг засдаг дасгалууд зөндөө үе. Сэтгэл зүйн дасгал, биеийн дасгал, хөдөлгөөний дасгал байгаа. Энийг анагаах ухаанд нэвтрүүлэх хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэндэд нэгэнт боломжтой юм өгч яхад лаборатори тарагдах ба дуранд үзэгдэхгүй энэ худлаа гэж юус болох. 6 дугаарт нь ухамсар. Ухамсар бол тарихны үтэл. Ухаан, бодол, санаа, үг, өгүүлбэр нийлээд ухамсар болж байгаа. Энэ цэвэр тарихны үтэл. Цэвэр материаллык юмны үтэл. Тэгэхээр ухамсар нь төгс гэгэрэнгүй. Шууд гэгэрсэн биш гэгэрэнгүй. Чингисийн үеийн монголчууд тийм гэгэрэнгүй амьдралыг бүр ахуй гэр орондоо нэвтрүүлсэн байсан.
Чингис хаан нутгаа орхиод, арга гэрээ орхиод, Монгол орноо орхиод 2-3 жилээр аянданд явчихдаг байсан. Иргэдэн төрийн эргэлт хийчихгүй. Бүх албажиг нь хэвээрээ өөрөө байсан шиг л явж байсан. Энэ юу нэх гэгэрэнгүй ард түмний. Чингис хаан энийг гайхамшиг бол ерөөсөө дэлхий дахныг гэгэрэнгүй болгоно гэж явсан шүү дээ. Тийм учраас сүүлийн дэвшилттэй эдэн Чингисийг тэр талаас нь хараад мянганы одоо шилдэг хүнчил үе үлээ тийм цолог Чингис хаан шиг тийм хаан одоо байхгүй тэгээд ингэж ярьж байгаа. Тэрийг харж байгаа. Өнөөдөр энэ дэлхийд хэн гарцааг байх. 7 дугаарт нь сэрэмсэр гэж нэг юм бяд ярьж байгаа. Энийг зүгээр бяд ярьж байгаа юм биш. Биднээс өмнө зөндөө олон хэвлэл номд бичсэн. Жишээлбэл барууны хэвлэл дотоод ухамсар, даалт ухамсар гэж бичиж байгаа. Тэр нь юу юм гэхээр ерөөсөө шууд сүнсний ухамсар. Тэгтээ тэр ухамсар гэдгийг сэтгэлийн сэрэмсэр гэж бяд нэрлэж байгаа. Ном хэвлэл юм олдохгүй юм үг. Тэгэхээр тэр сэрэмсэр буюу сүнсний бүтээл чи юунаас үүддэг юм? Нэгдүгээр сэтгэл, хоёрдугаарт нь сэтгэхүй. Тэр нийгэмсэн хэлбэрийн сэтгэл гэж. Гуравдугаарт нь сэтгэлгээ. Тэр нийгэмсэн сэтгэхүйтэй миний сэтгэл холилдоо сэтгэлгээг үүсч байна. Дөрөвдүгээрт нь санаа үг, хүсэл ийм нийлээд сэрэмсэр буюу дотоод ухамсар гэж орооно гэж байгаа тэр зүйлийг бий болгоно. Энэ 7. 8 дугаарт нь орон тааламжтай бат бих. Тэгэхээр өнөөдөр Монгол орн тааламжтай байна бас төгшөртэй байж л байгаа. Тэр жоох юм. Тэр нэг их хурлынхан биеийн Монголч юм уу нэг суглаа хийх энэ бол бага стресс шүү дээ. Чи байдаг л зүйл. Ерөнхийдөө Монгол орн бол тааламжтай байгаа. Бат бих оршин тогтож байгаа. Гэтэл энээс нааш миний орн одоо миний сууж байгаа орн заа. Миний элэгний орн, миний элэгний эдийн орн, эсийн орн, атом цөмийнхэн орн, электроны орн ямар байна вэ? Би төвшөртэй бол тэр жижиг зэрэгмжийн төвшний орон зай бат бих биш болчихдог. Тийм учраас тэнд өвчөө өсч. Ийм 8 юмнаас хүн бүтдэг юм аа. 8 удангийн эмчлэе, 8 удангийн орчин сэргийлэхэд хэлийя. Ингэвэл дээд ирүүлмэн болно. Тэгэхдээ энэ 8 чанарыг анхаараа зогсохгүй цаана 3 хөдөлгөөнгүй хүчинд хүн амьдэрдэг юм аа. Нэг нь газрын хүч. Одоо байгаль дэлхийн экологи энэ орон сууцнаас асуудал газрын хүч. Хоёр дахь нь тэнгэрийн хүч. Магадгүй манай Чингис хааны нэрснээр мөнгө тэнгэрийн хүч гэж байна. Мөнгө тэнгэрийн хүч гэж байна. Тэнгэр гэдгийг бид ойлгохдоо Монголын тэнгэр гэж ойлгох ёстой. Дорноговын тэнгэр биш, Улаанбаатарын тэнгэр биш, Ховд ус Баян-Улгийн тэнгэр биш, Монголын тэнгэр гэж. Монголын тэнгэрийг манай их Чингис хаан нэрлэхдээ мөнгө хөх тэнгэр гэж нэрлсэн юм шиг байна. Тэгэхээр дэлхийн тэнгэр гэж бас байх нь. Тэгээд 3 дахь нь энээс цаана тэр бурханлаг буюу бурхан хүчин байна. Энэ юу гэхээр бурхан гэдгийг зүгээр одоо шуудсан зурцсан бурханыг хэлж байгаа юм биш ээ. Бурхан гэдэг бол энэ ертөнцийг анх цогцлуулж бий болгосон энэ олон галактикуудыг бий болсон тэр дээд нэг хүчин байна. Өөрөөр хэлбэл тэр хар нөхний одоо хоримтлын хүчин байдаг юм уу? Тэрний тесрэлтийн хүчин байх юм уу? Тэгээд тэр нь тийм антроп буюу томьёолог гэсэн хэлбэртэй гэж байгаа ш. Ийм их 3 хүчний хуулийг танин мэдж түүн зохицож амьдрал дээд ирүүлмэнд гарч байна. Энэ жимиг дээд ирүүлмэнд ингэж хэлээ. Тэгээд алга Баатар хоёртойгоо гурвуулаа яриад 2 шаваа дуудаад би одоо дуудах хэрэгтэй болсон шүү дээ. Миний шав болсон учраас за хийх гурвуулаа. Багшийн эрдэмийг хүйцээ. Багш минь дээрээ 7 эрдэмтэй байсан. Надад ийм юм хэлж ийсэн. Одоо ингээд аваад үзэхэд бид гурав дандаа өөр юм ярьсан гэдэг шүү. Надад философи гүн ухааны, Монголын гүн ухаан, тарины гүн ухааны тухай багш илүү ярьж байсан. Түүхэн ярьж байсан. Баатарт яг эми ургамлыг таних тухай. Түүнийг түүх хатаах, нийлүүлж эм тан хийх. Дараагаар нь хийсэн эми энэ хүнд 2-ын нөхөө, 3-ын нөхөө, 4-ийн нөхөө тэр жор найруулах одоо тун найруулах гэж байгаа. Өхөөмийн төрөл. Дандаа энэ аргыг судсаар онцлог аргыг илүү заасан. Бид гурвын төвшин савыг мэдчил байсан байхгүй. Би нэг 2-3 литр, Баатар бас 2 ч юм уу 3 литр, Сайдаа 4 литрийн, манай алга бас 2 литрийн сав, цөмөрөнд 40 литрийн багтахгүй юм ба шүү дээ. Тэгэхээр багш маань таниад бидэнд
чигийн араа ойролцоо энийг араа илүү авч болов гэсэн юм өгч байсан юм гэж би боддог. Тэгээд энэ хоёртойгоо нийлээд за эмнэлгээ байгуулъя. Баатармынгаа сургуульд орчлоо, төгсчлөө. Эмнэлгээ байгуулъя. Чи дадлаг практикийг хийнэ. Би багшийн ярьсныг та нарын чиний практик нэвтрүүлж байгаатай нийлүүлээд бичин нам болгож бичих туулгана. Алгаа энэ туслана. Энэ бядгуурын бүтээл байх ёстой. Бядгуурын бүтээлдээ хүн төрлөختөнд Монголын тэжээх ухаан бидний дээд үеийн 8 шүийн багш нарын өвлсөн өв хөрөнгийг бид Монголын ард түмэнд түүгээр дамжуул дэлхийн түмэнд барих ёстой гэж энэ номыг одоо 12-3 жил сараачиж бичиж байна. Энэ их том ном биш ээ, жижиг ном. Тэгэхдээ өнөөх 8-ыг 8-уулангийн эмчлэх, 8-ыг 8-уулангийн эрүүл мэндэд урт удаан наслахад зориулах, 8-8-уулангийн бие биений хөгжүүлэх, ухааныг хөгжүүлэх, сэтгэлийг хөгжүүлж гэгэрэнгүй болгох энэ талаар бичиж байгаа ном. Тийм учраас энэ бол зөвхөн Монголын ард түмний бядны хөрөнгө биш, энэ хүн төрөлхтний хөрөнгө. Тэгээд номынхаа төгсгөл дээр бяд бичиж байгаа. Энэ номыг авцгаа та нарт өгч байгаа юм. Хэрэгтэй бүхний хэн ямар улс үндэстэй ястан байна авцгаа. Ганц юмыг битгий мартаараа энийг дандаа тавьж байгаарай. Тэр нь эл номыг Монголын хэдэн эмч бүтэв гэдгийг ямагт бичиж байгаа. Доктор байхгүй, профессор байхгүй, академик байхгүй. Зүгээр л Монголын нэг хэдэн муу эмч бүтэв гэдгийг тэр орчуулсан хэвлэл дээр биччихээрэй. Тэгээд авцгаа. Хүн битээнийг аваарай, миний оюуны юм шүү энэ гэж бичдэг. Бид тэгэхгүй хүн төрлөختнийг аваасаа гэж. За, тэгээд эрүүл мэндийн тухай товчтой нэг юм шүү. Номон дээр тэр хүний бүрдүүлж байгаа 8 зүйлийг тусгасан гэж байна шүү дээ. Тэгээд одоо хөгжүүлэх тухай гэж байна тийм ээ. Биеийн хувьд нэг юм байгаа юм л да. Одоо хүн эрүүл байхад хамгийн өргөн дэлгэр хүмүүсийн амьдрал ах үед ерөөсөө ямагт сүдрээс ч илүү дотн дагалдаж байдаг тийм зүйлээс эрүүлж хэрэгтэй. Энэ хамгийн энгийн зүйлээс. Хамгийн энгийн зүйлээс юу гэхээр хэлээл одоо байлал, гальбар гэж. Энд чинь тэр ведийн сургаалууд орцсон байл шүү дээ. Асан эмчилгээ буюу гальбар эмчилгээ гэдэг. Одоо өрний манай бидний заалгаж байсан ном судалтууд биеийн тэр эмчилгээгээр байж байгаа. Тэгэхдээ тэр галбар эмчилгээ гэдгийг хүн өдөр болгон хийж хэвчээ. Хүн яагаад ингэж 60 нас хүрээ бөхөвчтэй, бөхтөр болчтой, морой болчтой. Нэг мөрөн ончтой. Одоо манай эмэгтэйчүүд өглөө гараад баруун цуглаа ингэж цуглаа өлгөөл яваад байдаг. Тэгэл нэг хэдэн жилийн дараагаар цөмөр нэг юм давж байгаа юм болчихж байгаа шүү дээ. Нэг мөрөн доош ончсон. Тэр энийг эмч хийж өгч байна. Нэгдүгээр, хоёрдугаар энэ номоос тэрийг уншина. Та ороо ирээд нэг ийм дасгал хийж. Тэр би ихс байлаа. Өглөө гарахдаа нэг ийм хийж. Тэр нь ердөө л ингээд үүд хаах, цоожлох тэр хооронд хийгээл явах тийм л зүйл. Нэгдүгээрт нь байл. Хоёрдугаарт нь шөнө унтахтаа өглөө сэрэнгүүтээ ингэж. Түүхтэй нэгж байхгүй юм тэр амьдрал хизээч өгтөхгүй. Тайганд ерөөсөө орохгүй. Тийм л юмнуудыг энэ номон дотор бичсэн. Энгийн зүйл нь. Бүр зүгээр захны хүн аваад ирэх. Нарийн төвхтэй зүйл нь өнөөдрийн анагаах ухааны эмч нар, докторууд, академикууд үнэмших, эсүнэмших тийм заагийн өндөр түвшний юмнууд бичигдсэн. Тэр нь бидний юм биш, бидний багшийн айлтгуурыг би бичгээл болгож байгаа ухаантай. Алдсан юм зөндөл байгаа. Тэрийг манай Америкийн оюун ухаантай ирээдүйн хойч үе залуучууд, эмч нар, докторууд, өвгөн профессорууд засаад аваад явчих ш. Бид аягаад угаа суугаад байж. Бодсон ч юм аа цөмийн дэлгээ тавьсан юм. Биеийн тухай. Хоёр дахь нь амьсгал. Тэр хоолндны тухай ярихгүй шүү дээ. Хоолыг өдөрт 2 юм уу 3 зарим хүн нэг л хийчих. Тэр тухай яриад байх юм байна. Тэр галбир асан гэдэг чинь ерөөсө чи байж байх юм бол байж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр эрүүл байдал зохицох хэрэгтэй. Жишээлбэл ямагт ингээд хавчаага суугаад байх бол хэдхэн жилийн дараа уушхины өвчтэй. Тэр ч байтугай сүргээд тавт. Тэрний сэргийлэх аргыг тэмдэвчсэн. Хоёр дахь нь амьсгал. Амьсгалыг 5 том бүлэг болгож хувааж энэ номонд бичсэн байна. Зүгээр одоо нэг амьдрах төдий амьсгал байна. Өвчүүд эрүүлжтэй амьсгал байна. Амьсгалаар эрүүл мэндэ хамгаалах хурчин зэргийлэх том амьсгал. Амьсгалаар өөрийн өвчин дотоод 5 цул ихтнийг цэвэрлэх, элгийг цэвэрлэх, ходоодыг, зүрхийг, бөөгийг амьсгалаар цэвэрлэх аргуудыг боловсруулж бичсэн.
Дараагаар нь амьсгалаа хөтлөө хийгээ амьсгалаар жолоодож гэгээр их аргыг хүртээсэн. Тэгэхээр энэ ном бол хамгийн энгийнээс голоод хамгийн төвөгтэй юм хүртэл бүх хүмүүстэй, эрдэмтэн мэрэгдтэй, өөрийнхөө багш нарт, шавь нартаа бас надаас өндөр том зэрэглэлийн бясалгагч манайд байгаа. Зөндөө олон байна. Надаас өндөр том зэрэглэлийн дорны гүн ухаан, дорны ангаах ухааныг хашуул асуудалсан. Төвдөөс олон номорчулсан. Тим юмч, тим доктор биш бисруу манайд олон бий. Тэд маань өөр ажил хийгээ завгүй байна. Тийм учраас би илүү практик, илүү хүмүүст ойр. Нэг талаас, нөгөө талаас бас тэр эрдэмтдийн заримын доргыг нөрсөн чамаагүй шүү дээ. Тэгж бай тэд юм уу шүү дээ. Заримынхан сэтгэлийг хөөр гэж санаагүйгийн сануулж бас ингэх өдөх сэтгэх үүднээс ийм алт дэлмийн зайтай байгаа байхгүй хооронд дүрсгүй юм завсар энэ номыг бүтээсэн ухаантай ийм юм. Тэр босод юмны талаар дараа уу. Төгс эрүүлчгүй гэж байгаа. Эдэхгүй өвчин байхгүй гэж хэлж байгаа шүү дээ. Одоо дээд эрүүл мэнд гэдэг ойлголттой зэрэгцээ төгс эрүүлчгүй гэж одоо нэг тийм ойлголт байгаа юм. Тэгэхээр ер нь бол тэрний одоо Афган балдангаа нэг онол бас яригадаад байгаа тийм ээ. Тэгэхээр яагаад өнөөдөр идэхгүй өвчин гэж байхгүй гэдгийг та нөгөө одоо хүн хоосноос өөрөө үүсчихэд гэх түрүүнд нэг жишээ тайлбарлаж байсан шүү дээ. Энэ талаар та нэг илүү үзэгчдэд ингээд ингээнэ тайлбарлаж өгөөч. Тэр Заны Афган балдан гэдэг чинь манай доргоо NT2-ын заагийн хүн шүү дээ. 1600 онд амьдарч байсан гүн ухаантан гайхамшигтай амьтан. Тэгээ Афган балдангийн юу гэж би тэр болгон бүгдийг уншиж чадахгүй зүгээр жигдэр багшийн докторийн зэрэг хамгаалсан диссертацийн ажил мэж тэгээ манай үйлдвэрчигдсэн янз бүрийн үзэж байсан. Үзэхээс аргагүй болчихдаг юм. Тэгээ үзээд ингэ байж хахад тэн дотор Афган балдангийн нэг юм гүн ухааны том ял байгаа юм л та. Нөхцөл шалтгаан бүрэлдэж буй болсон бүхэн мөнхөө нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилж үгүй болно. Гүн ухааны том ял байна. Энэ ертөнц дэлхийн нөхцөл шалтгаан бүрэлдээд бий болсон хэзээ нэг цагт үгүй болно. Энэ бол гүн ухааны том ял үнэн. Гацаа үнэн том ял. Энэ бодож хийгээгүй. Юмыг материалын юмыг харж байж түүнийг хийсэн Афган балдангийн тийм том ял байхгүй. Энийг ингээ удаан бодоод ирсэн чинь хангаах хандаар ингэж боддог. Эдгэхгүй өвчин байхгүй гэж. Бууч. Гэтэл хангаах ханд эдгэхгүй өвчин зөндөө байдаг гэдэг ингээ бичсэн. Би тэгэд номнос. Эдгэхгүй өвчин зөндөө би араг үе зэрэг нэг хөргөөр эвдэхгүй эдгэхгүй тийм өвчин эдгэдэг байгаал. Гэтэл тарны гүн ухааны ном бяцлагыг уншиж байсан. Тэр дотор эмчилгээний ч юм уу гүн ухааны нэг сонин том ял бас дайлцж байгаа. Тэр юухтэр ингэж гэдэг. Очир урилга гэж одоо дорн дахны Монголын дорн дахны төвүүдийн тхийг Монгол уруул байна. Тарны ёсон очир урилга гэж нэг том ёс байна. Тэр яадны гэдэг сэтгэлээр юмыг өрж бий болгож байгаа. Тэгэхээр тэн дотор очир урилгаар эдгэхгүй өвчин байхгүй гэж бичээд тэгээд тэр урилгын арга одоо зүйл бичээ ингэж хийгээд дараагаар нь насварсан ч гэсэн очир урилгыг дэрэгдэн 50 жил хийх юм бол тэр хүнс хэмжиж бичсэн. Гэнэ мачи бааз. Энэ чи ерөөсөө ингээд над шиг юм чинь зүгээр намсгал хийчих юм чи ямар хачин. Би байж болохгүй гэж цаашин чидчих чаддаг. Тэр чинь би бичээгүй шүү дээ. Тэгээд томчууд бичсэн шүү дээ. Тийм учраас тэрний учир начрыг би олохын тулд өөрийгөө дайчлаад олохгүй бол өөдөө чи ийм л юм таах чинь гэж аяхаас биш. Тэрний хотлаа гэж хэлэх зориг надад байдаггүй. Би багш нарыг их хүндэтгдэггүй юм аа. Тэгээд тэрийг бодоод Афган балдангийн энэ том ялыг ашиглаад үзэхээр идэхгүй ч байна. Дараагаар нэг юм сайн юм. Энэ миний яриаг сонсож байгаа зэрэгтэл телевиз үзэгч хүмүүсд хэмжигсэн бид байгаагүй шүү дээ. Бид байгаа. Оргоо хосноос бий болсон. Юу ч байхгүйгаас яаж бий болсон? Ээж аавын хоёр ариун туслаас бид бүрдсэн. Тэр ээж аав хоёр тусалд элэг байгаагүй, зүрх байгаагүй, бөөр байгаагүй. Хоёр жоохон бөөрийн хийцаага юм нийлж байгаа. Гэхдээ тэгээ элэгтэй, бөөртэй, зүрхтэй, нүдтэй, амартай, чихтэй бүгдийг бий болгосон чинь
элэгний дөрөвний нэг өвчөд байхад тэрийг яагаад эргүүлээ шинжилж чаддгүй юм одоо гэж бодогдчих. Тэгээд ерөөсөө энэ идэхгүй өвч байхгүй гэдэг үнэн байна. Тэгээд тэр 36 хүний одоо амбулаторийн түүхийн стори материалаар илтгэл тавьсан, олон хүн асуулт асуусан, эргэлзсэн. Гэхдээ нөгөөх түүх материалыг үзээд цөмөөрөө үнэмсэн эрдэмтэд маань. Тэн дээр 4 см-ийн авдар тендин байна. Өргөнөөрөө тийм уртаараа тийм төдөн голомт байна, 4 байна, 3 байна, дээд нь 5 голомттой байсан. Бүгд итгэсэн. Тэгээд энэ юуг харуулж байна вэ гэхээр нөгөөх дээд эрүүл мэндийн төвшнээс эдгэхгүй өвчин байхгүй гэдгийг практикаар одоо манай эмнэлэг баталж байгаа юм дэр. Энийг Монголын бүх эмнэлэг аваач гэж би тэр үед уриалчихсан. Тэнд сууж байсан бүх эмч нар бүх эрдэмтэд цөмөөрөө алгадаа ших баяр өргөж завсарлагаанаар алга гар чанга гатгацгааж ирсэн. Гараад хийж болдгоо юм шиг байна. Тэр би ийм санал тавьж байсан. Хавдар судлалын эмч. Тэгээд нэг хоолны эмч, нэг тарин бясалгалын юм уу, нэг тийм эмч, 3 эмчийг эрүүл мэндийн газар аймаг болгоноос гаргаач. Бид туршилгаагүй яа. Өгч байгаа эмч нь адилхан. Манай Баатрийн эмийн дотор бол уламжлалт эмнэлгийн багшийн шүнтэй жоргож хувийн жорг хэлдэг. Тийм шүнтэй жорг хийдэг олон бий. Тийм жоргууд бий. Тэрийг өртлөөгүй. Тэгээд хоолны тэр эмчт нь хоолны зөвлөгөө авдартаа ямар хоол идэх юм. Ямар дэглэмс их. Тэр тарин бясалгалын эмчт нь энэ талын жоохон юм олохыг. Тэгээд ийм баг байгуулаач. Тэгээ хавдартаа хүний Монгол даяар эмчилээ. Санал тавьсан та. За тэгээд яг энэ чинь цөмөөрөө барууны сургалттай, цөмөөрөө том эрдэмтэд, цөмөөрөө төрсөн шинжлэх ухааны хүмүүсүүд үнэмшихгүй байна. Нэг ч ирээгүй, ирчихгүй. Ирэхгүй байх гэж бодож ирээлгүй. Тэгэхээр энэ тэр бол юуг харуулж байгаа юм бэ гэхлээр дээд эрүүл мэндийн төвшнээс эдгэхгүй өвчин байхгүй гэдэг. Төрөний миний хэдэн баримт нотлохоо манай эмнэлгийн энэ өнгөрсөн хэдэн жилийн туршлага харуулж баталж байна. Одоо дахиад сайжирсан ирүүлсэн хүн зөндөө бий. Дөнгөж өнгөрсөн жил Жүдийн баяр гэж. Жүдийн баяр буюу эдгэрсэн 180 хүн гэсэн. Тийм одоо уулзалтыг дараамын чатарт хийгээд тэн дээр би жүдэг гэж юу юм бэ гэдгийг тухай би нэг цагийн илтгэл хийгээд тэгээд тэнд ирүүлсэн хүмүүсүүд цөмөөр босч ярьсан. Ойлал ярьдаг. Би ийм өвчтэй байсан, ингэж ядагсан. Би ийм хавдартай байсан, ингэж ядагсан. Бас л хүмүүсүүд баярлж ирсэн. Их олон эрдэмтэн, эмчнэр, багш нар баяр хүргэж ирсэн. Ямар сайхан таар гэж. Тэгээд яагаад аваад хэрэгжилж болдгоо юм бэ чи. Тэр нь сонир санагдав. Зүгээр хэрэглэхгүй байна гэдэг нь одоо ямар ухаантай юм. Эдгэцсэн хүн ярьж байна, онош тавьсан хүн ярьж байна. Гэтэл манай эрүүл мэндийн энэ талаар анхаарал тавьмаар юм байна. Тавихтаа бид мөнгө гоо бид гуравт байшин бариад, орон сууц бариад, эмнэлэг бариад гэж байгаа. Зүгээр л энэ арга зүйг та нар тэр эрдэмтдийн зөвлөлөөрөө оруулаад, хянаад, яриад энэ онош тавиад эдгэсэн хүмүүсийн материалтай танилцаад, эзэнтэй нь уулзаад. Гэхдээ ямар нэг дэвшилт байгаа юм бол аваад хэрэглэж юм Монгол. Бэлчил тавьж байгаа. Өнөөдрийн энэ мамаач энэ л асуудыг бүх өвчнөр ганц хавдрал биш. Бүх өвчин эдгэрнээ өгөөр тавьж байгаа. Энэ талаар ийм юм. Ер нь өөрөөсөө ингэж бие даагаад өөрөөсөө хүчин дээр ингэж тулгуурлаад бас орон даяар нэг хүмүүст ойлгуулъя, түгээн дэлгэрүүлье гэсэн бас тийм санаачлаа таны нэг төсөл байгаа шүү дээ. Тийм. Тэрний таны гол учир зангилаа нь юу вэ? Ер нь дэмжиж ажиллах хэвээр хамтарч ажиллах хүмүүс одоо байгууллага компаниуд байж болно шүү дээ. Одоо дэмжиж тий. Монгол орны эрүүл сонирхолтой тийм байгууллагууд ч болно. Тийм л ер нь ямар тийм санал байгаа юм бэ хамтарч ажиллах тэр төслийнхаа гол зангилаа. Дээд эрүүл мэндийн төслийн гол нь ерөөсөө нэг 3 бүлэг багц богинохон хичээл байна. 7 хоногийн зайтай. Тэрний өгтөр ухаан биеийг эрүүлжүүлэх тухай нэг бүлэг хичээл байх. Хоёр дахь нь ухааныг эрүүлжүүлэх тухай. Гуравт нь сэтгэл сэрэмсгийг эрүүлжүүлэх. Энэ гурав дотроо нөгөөх нь багцдаг байхгүй. Тэр амин орон тэр одоо хим эргэлтийн тэр зөвмөр энэ 3 бүлэгтэй багч чинь 8 бол авчихж байгаа. Тэгэхээр 21 хоногийн 8 бүлэг хичээлийг орон эмнэлэг аймгийн эмч нар заачаал гэж. Эрдүүл бидний юм тэр.
Тэгээд тэрийг заачвал тэд маань очоод аймагтаа оройндоо тэр хичээлийг ард түмэнд заагаад явчих хэвээр. Ийм л имийг боловсруулсан юм. Энэ үнийг зүгээр бид хувийнхаа амьдгээс ингээд юм гаргаад хийж чадахгүй, үндэ чадахгүй, тийм боломж мөнгө байхгүй, болцоо байхгүй. Яагаад энийг заах гэдэг юм гэхээр бид нь одоо би ч юм уу Баатар ч юм уу Александр бид гурав нэг том багш болж Монгол тарагдах гэдэг юм биш. Миний багш дээшээ 8-7 үеийн их багштай. 460 жилийн толгойд хураасан хоримтлал, толгойд хураасан эрдэм оюун, дадлаг туршлага ёстойгоо юусан бидэнд хэлээд өгсөн багш минь. Тэрнээс би ийм ном бичиж байхаар тийм ч том зиндааны хүн биш, тийм эрдэмтэн биш, тийм том доктор биш, дааж нэг олигтой ч юм биш. Зүгээр л дунд зэргийг одоо Монголын байдаг гайтай биш, хавьяатай биш, олон хэмжээл нэг нь бий байхгүй юу? Гэхдээ надад нэг давуу тал юу гэхээр би 7-8 үеийн эрдмийг өвлөдсөн тэр өвгөн хүнээс тэр өвгөн багшаас номын дэрэгдэн сууж байгаа сонссон юм аа. 2 тон өмнө говийн жанцсан гэж өвгөн би. 3 том үеийн их марамбын өвийг авсан. Очоо марамб, шарав марамб, лувсан даг марамб гэж манай нутагт 3 том марамб байсан. Тэр 3-ын номыг дэрэгдэн сууж сонссон тэр өвгөн миний багш юм бас. Тэгэхээр би 2 том галгууламтны оюуны хангаах ухааны оюуны хөрөнгийг сууж сонссон. Надаас олигтойх юм бол зүгээр захын одоо нэг аспирантын сэдв бичээд өдөр дээдэл тэмтэмэдэлтэнтэй болсон далбаганд явах хэрэгтэй байхгүй. Надад тийм чадалч байсангүй юм шиг байгаа юм. Сонирхолч байсангүй. Тэднээс юм сонсч хамсаа л гэж явсан. Тэгэхээр өнөөдрийн хорхой цаад байгаа юм чи юу гэхдээ энийг хүндэлдэж юмсан. Энийг хүмүүс төрөгчгөөс Монголын ард түмэнд өргөж юмсал гэж ингэж бодож байгаа. Тэгээд нэмээд хэлчихэд энэ номон дотор нэг юм бий. Монголын 2 дахь Чингис хааны 2 дахь аяндаа эхлэвэл эхэлдэг байсан. Тийм орой аа. Нэг юм орой хаа. Тэрийн юу гэхээр Амстердамоос 2030 он яг ярил 2028 он гэж байгаа. Чингис хааны 2 дахь аяндаа баруун зүг мордно гэсэн байт. Гинлээ би яг оноор нүзэг номонд тэгж ütсэн би хүмүүс надад гэж хэлжсэн тийм байдаг гэж. Тэгээ тэр аянданы тухай манайхан ч дуурчаад нэг 5 бар тавцсан хөөгд мөхөд гэдэг байх юм болсон шүү дээ. Тэр чинь тухай юм шүү дээ. Тэгэхээр энэ аяндаа ямар аяндаа юм гэхээр дээд эрүүл мэндийг хүн төрөлхтөн түгээх дээд гэгээр төрөх аяндаа байжээ гэж одоо би бодож байгаа. Тэгээд Монголын их төвгүүдийг бодохгүй энэ дээд эрүүл мэнд Монголын ард түмний хөрөнгө болоод ирвэл бидний хойд үеийнхэн дэлхийд дахин дээд эрүүл мэнд дээд гэгэрлийг түгээх багшаар залгадна. Энэ бол Чингисийн 2 дахь аяндаа өөрөөр хэлбэл манай эзэн богдыг эрүүл гэгэрлийг хүн төрөлхтөн дэлхийд хүргэх гэж байсан тэр хүслийг биелүүлэх 2 дахь аяндаа гэж. Тэгээд энэ хүн бол манай ойд багш. Одоо энэ имлийн нэр нь байгаа. Энэ дээрээс 8 дахь үеийн их багш юм аа. Ойд багш бол бидний багш. Бид 9 дахь үеийн болж одоо энэ хүнийхээ нэрээр дээд 8 багшийн бодоод тэгээд энэ багшийн нэрээр нэрлсэн энэ имлийг байгуулсан юм төвхтэй. Хажууд нь сууж байгаа энэ хүн бол Дамчамарам гэдэг хүн. Энэ Богдхааны үед Богдхаанаас дархан эмч гэдэг цол ганц цол авсан одоо. 8 үеийн Богдх 8 дугаар удаас ганц хүн цол авсан энэ хүн гэдэг юм. Тэгэхээр ойд багш бол энэний одоо гарынхан шиг. 5 настай төвд ном хэлж сурж үзээд 13 настай энэ хүний дэргэд яг очоод 37-8 оны хүртэл одоо яг хамт ажиллаж номыг өөрөөсөө сурсан. Манай ойд багш бол төвд хэлээр эмийн судраач яг орчуулдаг, гүн ухааны номыг орчуулдаг, тэрч байтгаа яруу найргийг зүгээр л бод шүлэг уншиж байгаа шиг орчуулдаг. Бичгийг ингээд одоо төв дээр өвчсөн бичгийг харахад бараар гаргацсан бичгээс ялгахааргүй. Тийм өвг настай болсон хань тэгж байгаа өвчтэй хүн байсан. Зурхаач хүн ухаанд тэгээд мамбын талын ийм одоо сонион байна. За энэ лам бол жаахан шагтар гэдэг. Бармгой аймгийн одоо бас нутгийн нэг юм лам байгаа. Тэгэхээр энэ хүн яагаад манай энэ багш нарын донд ороод ирсэн гэхээр энэ манай ноён утгатын зураг байна. Ноён утгал Лувсандан Заравчагийн. Энэ мэрэгэн гааштай яс гэж нэг яс байдгийг. Тэрний 21 дэх үеийнх нь Богдоос
ноён хотогт гараас нь лүндэн юу авч, айдас авч одоо тэр бэрүүхэн гааждаг ёсыг Монголд илгэрлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрийг авч ирж зөвшөөрөл авсан. Гааждаг бэрүүхэн гааждаг ёс үхтэн зэрэг энэ танг таринтай авсаргах тийм ёс юм шиг байна. Өөрөөр улааны талын юмж барьж байсан. Тэгэхээр жаахан шагдар гэдэг хүн ноён хотогтаас тэр бэрүүхэн гааждаг ёсыг авчаа. Бас очиж айдас авч тэр жүүд тэр дамжлагыг авсан байна. Тэгсэн одоо энэ Дамчаа Маран бас дээш тэр өндөр чойн гэж багш байсан. Тэр багшийн жаахан шагдарт хадаг байж бэрүүхэн гааждаг байсан дамжлага авсан байна. Тэгэхээр бэрүүхэн гааждаг ёсны дамжлагыг авч байж тэр эмчилгээ юмыг хийдэг тийм нэг эми номын дамжлага гэж нэг мундаг ёсыг одоо болтол сахиж байж. Тэгэхээр манай энэ ойдэмлэг бол одоо цогт дөрвөн үндэс уу дөрвөн үндэсийн дамжлагтай дээрээс нэмээд бэрүүхэн гааждаг ёсны дамжлага ноён хотог жаахан шалтраар дамжиж орж ирээд чойном Дамчаа багш ойд багш одоо тэгээ Баатар бидэн дамжиж орж ирсэн юм байх юм. Одоогийн бидний төгсөөд байгаа чинь бол барууны ангаах ухааны дамжлагыг авсан гэж бас үзэх үндэс байна шүү дээ. Ийм учиртай юм. Ийм багш нар маань ийм. За хамгийн зөв үзүүрт байгаа тэр багш бол зочхон. Энэ Хэнтэй аймгийн Алтан булаг энэ хэд дээр сууж байсан ийм зочлон байгаа юм. Тэгэхээр энэ хүн бол бас их маш өвөрмөц тарин бясалгалын ёсны их одоо том ухаантан тийм хүн байсан. Тэгээ Баатар бид нар одоо шав орж надад анхны бясалгалын ёсны юм банг өгч зөвшөөрч чи одоо хүн амьтанд наадхаа хийгээ болно. Чи 20 30 жил одоо энэ үгээр хичээллээ юм үзлээ гэж ингэж байсан юм. Тэгээ миний анхны одоо юм ба би багш. Ийм учиртай багш нар байна. 8 үеийн багш нарын 8 олонгийн зургийг олж чадахгүй байгаа. Зүгээр олоод зуруулаад тавьж байгаа хэдний энэ юм. Харин нэг сони юм бол манай ойд багшийг хэн содном сэрэн содном доктор ангаах ухааны музейтэй шүү дээ. Тэр музейдээ зурулж одоо залсан байгаа. Энэ эмнэлгийн түүх бол нэг 460 жилийн түүхтэй. Тэр дэлгэрэх сумын Жингэр Тэмэтийн уул гэдэгт хамгийн анхны одоо дээд үеийн нэгдүгээр үеийн багш нь хэн гэж юм байсан юм. Жанин Яндаг гэж. Тэр хүн ич 7 жил манлын бясалгал хийгээд дараагаар нь гэрийн шаваа бэлдээл 7 дахь үеийн Дамчаа Маран ойд багшийг бэлдээд ойд багш гэхэд биднийг одоо хаанда 9 дахь үе болгож бэлдэж үлдээсэн. Гэтэ ойд багшийн 9 дахь үеийн шав 100 гаруй юм бий. Яг одоо тэр Жингэр Тэмэтийн уулаа сахиад гэдэг юм уу тэр гал голонтой сахиа сууж байгаа тэр хүн бол жинхэнэ одоо Баатар байна. Дэргэд нь алгаа битэр ажиллаж байгаа юм. Тэгэхээр 9 дахь үеийн одоо голонтын багш одоо багш биш одоо шав бол Баатар байна. Мэдээж 10 дахь үеийг бид бэлтгэсэн шүү дээ. Тэгжээж энэ галгон цаашаа үргэлж. Ийм төвхтэй юм.